Дархан хотын ой өдөр буюу жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдрийг тохиолдуулан гавьяа чангал хүртсэн алдартнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж алдрыг нь мөнгөчүүлдэг уламжлалтай. Энэ удаад гавьяатуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2 хэсэг зохион байгууллаа. Энэ он тохиож байгаа автотээврийн салбарын 100 жилийн хүрээнд гавьяа тээвэрчин цолоор шагнагдсан 3 эрхмийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алдрыг нь мөнгөчүүллээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн засаг даргын тамгын газар Дархан уул аймаг дахь автотээврийн төв хамтран зохион байгууллаа. За энэ түүхэн хугацаанд маань Дархан уул аймгаас одоо 3 гавьяат төрөн гарсан байгаа шинээр. За энэхүү 3 гавьяатд маань Дархан уул аймгийн удирдлагууд маань өнөөдөр албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ хүндэтгэл үзүүлж баяр хүргэхээр гээд хорон цугласан байна. За аймгийн хэмжээнд бол ер нь улс даяараа бид нар тэмдэглэл өнгөрүүлсэн. За Дархан уул аймгийн хэмжээнд бол одоо баярын хурлаа одоо удахгүй 11 сарда хийгээр төлөвлөж байна. За өмнө нь одоо ингээд бүх автотээврийн салбарынхаа хүрээнд уран жил бодлогын тэмцээн, за спортын нэгдсэн арга хэмжээнүүд, за мөн бисрэг наадам одоо хийж одоо манай Дархан уул аймагчин одоо 7 том бааз байсан. Дархан уул аймгийн хөгжил цэцэрлэгтэй энэхүү баазууд маань салшгүй тийм холбоотой. Тийм учраас олон тийм том баазууд байсан учраас ахмадууд маань одоо баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Баазууд маань ч гэсэн тус тусдаа бас өөр өөрснийхөө арга хэмжээнүүдийг хийгээд энэ жилдээ ингээд юм өргөн дэлгэр болж байна. За одоо манай автотээврийн ахмадуудыг одоо нэгдсэн удирдлагаар хангаж байгаа ахмадын холбоо гэж байгаа. Ахмадын холбоонд маань одоо 200 гаруй ахмадууд бүртгэлтэй ингээд за мөн тээвэрчдийн ахмадын зөвлөл гээд байгаа. За энэ зөвлөлүүдээр дамжаад одоо бүртгэл явагдаа. За ингээд автотээврийн төвтэй бас хамтраад ингээд нэгдсэн журмаар явж байна. Автотээврийн салбараас төрсэн 3 гавьяаттай хүндэтгэл үзүүлж аймаг орон нутгийн удирдлагуудаас чин сэтгэлийн бас талархал илэрхийлж та бүхний одоо энэ автотээврийн салбарт оруулсан хувь нэмэр тэр дундаа дарханчуудын оруулсан хувь нэмрийг та бүхнээр төсөөлж байна гэдгийг бас итгэж хэлье. Та бүхэнд эрүүл их аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье. Одоо Дархан хотынхон үүсгэн байгуулагдсан их босгон дээр жил болгон одоо хөдөлмөрийнхөө алдрыг төрөөрөө өндлүүлсэн одоо алдар гавьяатнуудаа хүндэтгэл үзүүлдэг энэ сайхан уламжлалтай. Би бол 2016 онд гавьяат соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тэгэхээр би бол ер нь тээврийн салбарт дэжээ тээврийн 26 дугаар автозад жолооч хэсгийн дарга хийж байгаад тээврийн системийн одоо авиаснуудаар тээвэрчдийн золбоо гэдэг ардын чуулга байгуулад ингээд улс даяар бол одоо 52 чуулгат бол одоо бас нэлийн тэрэг үеийн олон жил явсан. Миний алдар гавьяаны бас үнэлт дүгнэлтээ нэлийн хуухан хэсгийн нэгэд энэ ордог. Ингээд энэ хамт олонтойгоо одоо 55-6 жил одоо Дархан хоттой ажиллаж амьдарч Дархан хотынхон бүлтийн босголтонд оролцож ялангуяа одоо тээврийн систем, барилгын системд бол одоо ажиллаж байгаа хамт олонтойгоо бол хөдөлмөрөөрөө ч урлагаараач бол одоо өөргөлж хамт ойр байлаа. Эхлээд сэргийн ингээд одоо даргын томилт ирсэн цэрэг дэжтэй бол одоо ингээд улсын төлөвлөгөө зорилтыг илүүлэх Дархан хотын бүтээн босголтонд бол одоо төлөвлөгөө зорилттой биелүүлэхэд нь урайлан дуудсан урагшдын болсон олон сайхан арга хэмжээнүүдийг явуулж одоо айрмдаа 5 удаагийн тэргүүний албаны дарга болж одоо энүүгээр алдар шиж явсан. Ингээд ер нь бүх ажил амьдрал маань Дархан хоттойгоо тээвэртэйгэн соёл урлагтайган ер нь тэгээд үргэлж хамтдаа явсаар идэв хөрлөө. Одоо ингээд 80 насны босоо галах гэж байна. За Монгол улсын гавьяа тээвэрчин Оросогийн Бадарчин 1977-оос 78 онд жолооны курс төгснөөр автотээврийн салбартаа ажил амьдралаа холбох анхны гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Агромаш-Тех компанид 2008 онд ажилд орж 2015 оноос тус компани инженер техникийн албанд моторчноос эхлэн инженер зөвлөх инженер хүртэл орчин үеийн өндөр технологи бүхий техник төхөөрөмжүүдийг хариуцсан 2024 оныг дуустал тасралтгүй 9 жил ажиллаж өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэж байна. За харин Монгол улсын гавьяа тээвэрчин Балдангийн тухайд бага насндаа мал маллаж 1959 онд Баян-Хонгор аймгийн 18 дугаар баазад цэвэрлэгч галч 1960-аас 63 онд тус баазад засварч токерчин 1963-аас 91 онуудад Баян-Хонгор аймгийн 18 дугаар автобааз Дархан хотын Тэжээл тээврийн 26 дугаар баазад жолоочоор 32 жил тасралтгүй ажилласан байна. Ажил хөтөлбөрийн гарааг 1975 оноос эхэлж Говьтай аймгийн 7 дугаар баазад ажилчнаар орж автотээврийн салбартаа холбогдсон. Автотээврийн салбарт ийм 100 жилийн тохиоход би 50 жилд нь автотээврийн салбарт ажилласан байт юм аа. Үүнээс Дархан уул аймагт одоо 1998 оноос хойш ажилд Дархан уул залуучуудынхаа энэ хотод ирж ажил хөдөлмөрөө эрхэлж
Дархан аймагт ажиллаж амьдарч байгаа. Би Дархан хотод 1970 онд ирээд одоо 56 чиглэлийн хөдөлмөрлөж байна. Ингээд би баян хонгорын 18 дугаар баазад ирэхэд 57 оноос хойш галт сэвлэгчээс сонин тараагч гээд ажилтай Дархан хотын тэжээл хэврэ 24 дугаар автобус гэж том нүсэл хотоор бааз байгуулагдаж энэ баазад 70 онд Тэврийн яамны сайдын тушаалаар байгуулагдсан баазад Тэврийн яамны боловсон хүчин пүрүжөө гэдэг хүнээ одоо хамилт аваад ингэж ажилласан хаа. Ингээд өнөөдөр Дархан хотод 56 жил гарын ажил амьдраад ингээд явж байгаа л сайхан байна. Миний дарханчууд бол үнэхээр сайхан. Манай Дархан хот бол ер нь хүний сэтгэл хөдлөлөөр ер нь одоо хүн болгон Дарханд очиж амьдрахсан гэдэг сэтгэлгээ төрсэн цөүлийн үед бол бүх одоо Дарханд их олон хүн суурч эрт яваа юм шиг байна. Би одоо тэгэхээр хэвлэл мэдээлэлээр дамжуулаад сонсдгийг. Тэгэхээр би дарханчуудаа одоо хамгийн нэгдүгээр баяр талархаа илэрхийлэх зүг байхаа. Дарханчууд нь улам Дархан хотоо улам өндөртөнд хөгжүүл дэвшүүлээрэ. Миний араас олон сайхан хөдөлмөрч байгаа шүү. Би тэр олон хамт олонны хөдөлмөрлөд өнөөдөр хөдөлмөрлөлийн минь улс төрийн одоо хүндэтгэж Монгол улсын аяа тавьсан гэдэг ихэнх хүнд цодыг бүтээсэн туйлын баяртай байна. За Дархан хот байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэлх хугацаанд нийт 104 гавьяат төрөн гарчээ. Эдгээрээс Дархан хотод ажиллаж амьдарч байгаа гавьяатууд жил бүр энэхүү үйл ажиллагаанд тогтмол оролцож байна. Эрхэм дуусан алтан шарсан дуу ижиглүүд Өнөөдөр Дархан аймаг дахь төрийн цахим үйлчлэгээний хилтэст өсвөрийн хурдан клубын нэрэмжит илтгэлийн тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт боллоо. Илтгэлийн уралдаанд 8 илтгэж хүүхэд шалгарсан байна. Илтгэлийн уралдааны зорилго нь технологийн хурцтай хөгжиж буй өнөөгийн нөхцөлд өсвөр насны сурагчдыг мэдээллийн технологийн суурь ойлголт, нийгмийн хэрэглээ, хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөөг шүүн тунгаан дүгнэх бүтээлчээр сэтгэх чадварыг эзэмшүүлэх зоржээ. Тэмцээний эхний 3 байр шалгарсан сурагчид энэ сарын 25-26-нд зохион байгуулагдах төвийн бүсийн хурдан кап тэмцээнд оролцох эрхтэй болох юм а. Дархан аймгийн өсвөрийн хурдан клубээс зохион байгуулж байгаа ийм илтгэлийн тэмцээн маань одоо яг финалийн шатнд явагдаж байна. За энэхүү финалийн шатн дараа шалгарсан одоо эхний 3 байрыг төвийн бүсийн илтгэлийн тэмцээнд ингэж авч оролцохоор ингэж бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаж байна. За өсвөрийн хурдан клуб нь мөн одоо Дархан аймгийн мэдээлэл технологиор цаашаа сурах сонирхолтой мэдээлэлцэн одоо энэ салбарт одоо хүчээ үзэх юм сурагчдаар бүрдсэн юм хурдан клуб байдаг. За энэ хурдан клуб дээр төвийн бүсийн үйл ажиллагаа мандал сум дээр 10 сарын 24, 25, 26-нд илтгэл дрон e-спортын төрлүүдээр ингэж Төв аймаг, Дархан аймаг, Сэлэнг аймаг маань ингэж өрсөлдөхөөр одоо бэлтгэл ажлуудыг хангагдсан байгаа. За эндээ хүүхдүүдээ авч явахаар бид нар 2 дугаар шатны ажлуудыг зохион байгуулж, орон нутгад зохион байгуулж байгаа юм онцлог үйл явдал болж байна. Энэхүү одоо илтгэлд маань 136 сурагч оролцсноос одоо яг 6 сурагчийн илтгэлийг бид нар одоо яг финалийн шатанд авч үлдсэн. Өсвөрийн хурдан клубын сурагчид мөн одоо мэдээлэл технологийн одоо энэ дээр одоо эерэг болон сөрөг талуудыг бас хөндөж оролцож байна. Мөн одоо өсвөр үе дээр бол тулгамдж байгаа асуудлуудыг бас хөндөж байна. За энэ дээр бас хүүхдүүдээс бас маш гоё олон санаануудыг дэвшилтэт технологиудыг бас харахаар ийм сайхан илтгэлүүд болж байна. Илтгэлийн уралдаанд сурагчдын мэдээллийн технологийн талаарх мэдлэг үзэл бодол болон шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлэх, уран илтгэх, ур чадвар, өөрийн үзэл бодол олон нийтийн өмнө зөв оновчтой илэрхийлэх чадамжийг төлөвшүүлэх чиглэгдсэн байна. Сурагчид дижитал иргэншил ба ёс зүй сэдвийн дор илтгэлээ хэлэлцүүлэх юм. Тодорхойлбол дижитал улмөр буюу чи онлайнд ямар улмөр үлдээж байна. AI-ийн бүтээсэн мэдээлэлээр үндэслэн ёс зүйн сорилт, технологи ба ёс зүйн хариуцлага сэдвээр заагдсан хугацаанд өөрийн илтгэлээ тавьж байлаа. Миний тавьсан илтгэлийн хувьд болохоор яг өсвөр насныхны гар утасны хэрэглээний яг сэтгэл зүйд үзүүлэх нөлөө гэж байгаа. Тэр яг энийг юунаг нь чухалж авч үзсэн бэхэр нөгөө сэтгэл зүй бие мах бод гэдэг бас нөгөө өөр нөлөө. Тиймээс сэтгэл зүй гэдэг нь арай нэг субъектив. Гэхдээ яг хүний амьдрал нөлөөлж болох зүйл тийм зүйл дээр ерөөдөө илтгэл тавьсан. Тэгээ яг тэрийг өөрийнхөө хэмжээнд харуулж чадсан гэдэгт бол баяртай байна. Тийм тэгээ шүүгчнэрийн хувьд бол ер нь яг стандартын зөвлөгөө өгсөн. Тийм ер нь бол өмнө презентацийн дэлгэл тавьж байгаагүй. Тиймээс яг дараагийн удаа ороход бол ер нь
яг презентацийн хувьд бол 100% хангалттай бэлтгэлтэй ирнэ л гэж бодож байна. Шүүгч нарын зөвлөгөө бас хэрэгтэй байлаа. Сонсоход бол хүүхдүүд ер нь бас өмнө жил бас нэг иймэрдүү юмд орж исэн, хурдан капас өөрчилсөн зөвлөсөн. Гэтэ яг хүүхдүүдийг харахад бол массаж ирсэн байна. Өмнө жил орж исэн хүүхдүүд ч байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм илтгэлийн юу бол яг хуу хөний өөрийгөө илэрхийлэх үгээс зэгстэй харахад бол нэлээд хэрэгтэй л тэмцээн зохион байгуулж ингэж харж байна. За илтгэлийн шүүгчээр Дархуул аймаг дахь төрийн цахим үйлчлэгээний хилцэн дарга Соёлмо, хүүхдийн номын ордны дарга Мөнхбаатар, сэтгэл зүйчдийн холбооны тэргүүн Сарнанаар ажиллаж байна. За аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб орон нутгийн удирдлагууд өнөөдөр цэргүүдийг үдэн гаргаж өглөө. Тодорхойлбол Монгол Улсын засгийн газрын тогтоол зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал аймгийн засаг даргын захирамжаар 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлахад татагдсан цэргүүдээ үдэн гаргаж 2024 оны 2 дугаар ээлжийн цэргийн албанд татагдсан цэргүүдээ угтан авсан юм а. За цэргийн алба хаах залуус жилийн хугацаанд зөвхөн эх орныхоо өмнө хүлээс үүргээ биелүүлэхээс гадна гагнуурчин, сантехникч, засал чимэглэлийн дизайнер зэрэг мэргэжлийн үнэлэхтэй болж жолооны бие ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлэр суралцсан англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэгийг эзэмших боломжтой болжээ. За цэргүүдийг үдэн гаргах үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагуудаас гадна гэр бүлийн төлөөлөл найзууд нь оролцсон юм а. Дайчдыг одоо бид нар угтан авлаа. За өнөөдөр мөн одоо шинээр татагдсан одоо иргэдийг бас цэргийн жинхэнэ албанд бид нар аймаг орон нутгийн удирдлагууд за мөн ард иргэдтэйгээ ингээ найрамдал халбаа дээр бид нар үдэн гаргаж байна. За энэ жилийн цэрэг татлага бол бас маш их онцлогтой байлаа. За мэдээж Батлан амлах яам, жанжин штаб бас одоо эр цэргийн албанд татагдж байгаа цэргийн насны залуучуудаа цэргийн алба хааснараа одоо дэвсгэр хатуужил, хувийн зохион байгуулалт сайтаагаас гадна одоо мэргэжлийн боловсрал эзэмшүүлэх. За мөн цаашлаа цэргийн алба хаавал одоо төрийн албанд нээлттэй болох зэрэг маш олон одоо боломжуудыг гаргаж өгсөн. За мөн одоо жолооны бие ангилалтай болох гэх энэ олон боломжуудыг гаргаж өгсөн Батлан амлах яам, жанжин штабын удирдлагуудаа маш их талархлаа. Ингээд цэргээ өнөөдөр бид нар үдэн гаргаж одоо маш их баяртай байна. Дараа жил одоо эр цэргийн албаа хаагаад нэр төртөө хаагаад ирсэн Дархан хотынхоо одоо иргэд залуучуудыг бид нар яг энэ үдэн гаргах арга хэмжээнд дээрээ бид нар сайхан угтаж авнаа гэж хэлэхэд таатай байна. Эрхэм залуустан албанд амжилтыг хүсье. За сайн